За эзний өдрийн мэндийг хүргье. Та хажуудах хүнтэй амжааг одоо мэдлэхгүй юу? Эзний өдрийн мэнд хүргье. Эзэн таныг өрөөх болтугай амин. Халелуя. Тэгээ танаас нэг асуулт асуухыг хүсэж байна. Та яг одоо амьдралдаа өөрчлөлтийг хүсэж байгаа хүн байвал та гараа өрөхгүй. Амьдралдаа өөрчлөлтийг хүсэж байгаа хүн. За тэгвэл та өөрчлөлтийг хийх гээд магадгүй шинэ он гарцсан байгаа тий. Шинэ онны босгон дээр хүмүүс өөрчлөлтийг хийхийг хүсдэг шүү дээ амьдралдаа. Тэгээд зориг тавьдаг. Тэгээд зүгээр заримдаа ингээд шантарцсан одоо аль хэдийн шантарцсан гэж байгаа хүн байвал тий. Зориг тавиад яг зүтгэсэн чинь тийм хүн байна уу? Гайгүй байна уу? Зарим дотроо өргөжиж магадгүй тий. Аль хэд за би ер нь барахгүй юм шиг байна. Уг нь айгүй том зориг тавьсан юмсан гэдэг. Бид нар амьдралдаа ямар нэг өөрчлөлт гаргахыг хүсэж байгаа. Магадгүй та санхүүг дээрээ, магадгүй та харилцаан гэр бүл харилцаан дээрээ, магадгүй та өөрийнхөө тийм ээ чадахгүй давж гарч чадахгүй байгаа тэр зүйл дээрээ. Эсвэл та энэ онд за турыг гэдэг ч юм уу те. Та энэ онд сурыг гэдэг ч юм уу те. Магадгүй ямар нэгэн тийм өөрчлөлтийг хийхээр амьдралдаа шийдсэн байж болох юм. Тэгвэл өнөөдөр үнэхээр тэрхүү эзний хүссэн тэрхүү өөрчлөлт таны амьдрал биелэхийг өрөөж байна. Амен. Тэгээ өнөөдөр бид өөрчлөлт гэдэг сэдвээр эзний үгээс хуваалцсан. Бүгдээрээ Йошуа номон дээр очие. Йошуа номын 5 дугаар бүлэг. Израилийн хөвгүүдээс болж Ирихо чамд хаагдсан бөгөөд хинч орж гарахгүй байваа. Эзэн Йошуад харагтун би Ирихог хаантан хийгээд ирлэхийг дайчтан хамт чиний гарт өгч байна. Та нар буюу бүх цэрэг эрс хотыг нэг удаа тойрч алах үүнийг 6 хоног хий. Мөн 7 тахилч хуцсын иврээр хийсэн 7 бүрээг авдрын өмнө авч явах ёстой. 7 дахь өдөр нь та нар хотыг 7 удаа тойрч тахилч нар бүрээг үлээхтэн. Тэр хуцсын иврийг уртаар хөнгөнүүлэхэд та нар бүрээний дууг сонсохдоо бүх хүмүүс маш чангаар хашгиралдах ёстой. Хотын хан доошоо нуран унж хүн бүр чигээрээ дайрахтун гэж хэлсэн. Амен. Яг энэ түүхэн нөхцөл байдлыг юу болсон бэ гэхээр Израилийн ард түмэн Египтэд 400 гаруй жил боолчлогдсон. Тэгээд эргээд Бурхны амлсан тэгэд үрд мөхөд тэнд байх болно гэж амлсан тэр газар нутагт эргээд ирсэн байгаа. Эзлэхээр ирсэн. Тэгээд 40 гаруй жил яваад Йошуа гэж удирдагч амлагдсан нутагт тэр Израилийн ард түмнийг аваад ордог. Тэгээд Израилийн ард түмэн яг тэр амлагдсан нутаг Канаан гэдэг тэр нутагт орох үед хамгийн анхны одоо байлдаж ижлэх ёстой байсан тэр хот бол Ерихо гэдэг хот байсан. Ерихо гэдэг хот. Тэг яг энэ дайн тулааны өмнө Йошуа эзэнтэй уулзсан ба. Эзэнтэй. Тэгээ 5 дугаар бүлгийн эцсийн хэсгийг харах юм бол Йошуа Ерихогийн ойролцоо байх үедээ нүд өргөн хартал эсрэг талд нь илдээ суглан гартаа барьсан хүн зогсож байваа. Йошуа түүн дээр очиод түүнээс та бидний талд уу эсвэл бидний дайсны талд байна уу гэж асуусан. Тэр үгүй харин би эзний дайчдын жанжнаар ирээд байна гэсэн. Йошуа тэгтэн нүрээрээ газар унан түүнд мөргөөд миний эзэн зарцтай юу хэлгэсэн бол гэсэн баг. Тэгээд эзэн энэ эдгээр үгсийг хэлсэн байна. Тэгээд анх Бурхан эзэн ярьдаг гэж та хэлэхгүй. Эзэн ярьдаг. Эзэн ярьдаг. Би дээх нь сургаал сонсч байсан тий. Пастор ярьдаг Бурхан гэсэн тий. Эзэн бидний амьдралд үгээ хэлсээр байгаа. Амен. Та эзэн үнэхээр тантай ярьж яхахыг та сонссон удаа байгаа юу? Амен. Есүс хэлэхдээ миний хонд миний дууг таньдаг юм а гэсэн. Халелуя. Бид үнэхээр түүнийг эзэн болгон хүлээн авсан, түүнийг амьдралынхаа аврагч бол хүлээн аваад бид түүний дууг хоолойг сонсоход бид суралцдаг. Амен. Бидний амьдрал маш олон талаас олон дуу хоолой ирдэг баг. Магадгүй бидний дотроос тийм үү? Магадгүй энэ нийгмээс, магадгүй таны найз нөхдөөс, магадгүй таны дайснаас
Эсвэл гудамжаар явж байхад тийм ээ. Сурталчилгааны самбраас, телевизээрээс та маш олон дуу хоолойг сонсдог. Харин бид эзэнтэй ойртож, түүний үгэн дотор сургагдж, түүнтэй залбирлаар холбогдож, түүний дотор амьдрах үедээ түүний дуу хоолойг сонсоход сурд юм аа. Амен. Эзэн тэгээ олон янзаар бас тантай ярьж бол. Тэр байтугай тэр илжгээр ч гэсэн тантай ярьж чадна гэсэн. Тийм зүйл болсон тийм ээ. Илжиг ярьсан шүү дээ. Тэгвэл Йошуа яг эхлээд танихгүй байсан тийм ээ. Тэр нэг хүнийг илдээ барьсан хүнийг. Тэгээ та миний талд байна уу? Эсвэл дайсны мань талд байна уу? Ерихогийн талд байна уу? Миний талд байна уу гэдгийг асуусан. Харин эзэн өөрийгөө илчлэх үед, тэр өөрийгөө илчлэх үед Йошуа ямар зүйл гаргасан бэ гэхээр тэр түүнд мөргсөн баг, хүндлэн мөргсөн. Халелуя. Тэгээд эзэн минь та зарцтай юу айлтгсан бол гэж асуусан баг. Амен. Тэгээд та үнэхээр эзний үгийг сонсох, түүний үгийг хүлээж авах, та үнэхээр эзэн минь та надад үгээ хэлээч. Энэ зүрх сэтгэлээр та эзний өмнө ирэх үед эзэн танд өөрийгөө илчлэх болно. Амен. Бурхны өмнө ирээд үнэхээр даруугаар энэ олон дуу хоолой би сонсогдож байна. Харин та надад үгээ хэлээч. Биш та эзний өмнө ирэх үед эзэн танд өөрийн үгээ хэлэх болно. Халелуя. Тэгээд хоёрдугаар ишлэлээр харах юм бол эзэн Йошуад юу гэж хэлсэн бэ гэхээр Ерихог би чиний гарт өгнө гэсэн баг. Ерихог чиний гарт би өгсөн гэсэн. Амен. Өөрөөр хэлбэл тэр амлсан баг. Тэр үр дүнг амлсан баг. Тэр өөрчлөлтийг амлсан баг. Та эзнээс ямар амлалтыг хүлээн авсан бэ? Эзний амлалт танд хэр чухал вэ? Та түүнийг итгэлээр та үнэхээр хүлээн авсан уу? Надад итгэх чинь мөнх амьтаа гэж эзэн амласан. Халелуя. Тэгвэл та түүний амлалтыг хүлээн авсан хүүхэд юм аа. Та түүний амлалтыг хүлээн авсан түүний үнэхээр ард түмэн юм аа. Амен. Та түүнээс амлалтыг хүлээн авсан. Есүс хэлэхдээ миний цусаар та бүхэн шинэ бүтээл болсон юм аа гэсэн. Халелуя. Шинэ бүтээл болсон гэж. Тэгээд та иргэний харьяалтай газар бус тэнгэрт байгаа юм аа гэсэн. Тэгээ Йошуа яг энэ амлалтыг авах үед Йошуа Ерихогийн зүг харсан баг. Ерихогийн зүг. Тэгээ Ерихогийн зүг харах үед Ерихо хот ямар байсан бэ гэхээр чамд хаагдсан байсан. Тэ мэ? Бид үнэхээр эзний үгэнд итгээд тийм ээ. Ингээд харах үед магадгүй нөхцөл байдлыг харах үед боломжгүй юм шиг харагддаг гэж болох юм. Бидний амьдрал одоо туулж байгаа нөхцөл байдал. Чамд хаагдсан тэр хам хэрэм бэхлэлт үнэхээр дайран орох боломжгүй байсан. Тэгвэл та тийм нөхцөл байдалтай тулдаг уу? Эсвэл та одоо ч тулсан байгаа юу? Магадгүй бид үнэхээр эзэн дээр ирээд үнэхээр амлалт түүнд итгээд итгэлээр үнэхээр халуун байгаа тийм. Тэгээд магадгүй энэ цуглаанаас гараад явах үед танд тэр нөхцөл байдалтай та тулдаг. Магадгүй та үнэхээр итгэлдээ үнэхээр өөрчлөлт бий болох болно гэд итгэлийг тэгээд магадгүй та гэртээ очих үед таны нөхөр согтуу байж иж болох юм. Магадгүй та тэр итгэлийг тэгээд гэртээ очисон чинь гэрд нь бөө юм болцсон байж болох юм. Магадгүй та тэр итгэлийг тэгээд алхах үед бүр илүү хэцүү санхүүгийн нөхцөл байдалтай тулцсан байж магадгүй. Магадгүй би нэг удаа айгу сэргэлтийн цуглаан гэдэг цуглаанд суусан. Тэгээ гараад ирсэн чинь машины толь хулганд алдсан. Айгу халуун гарч ирэл те. Магадгүй нэг нь хамт явж байгаа хүмүүс бас байсан. Ирсэн чинь толь байхгүй болцсон. Айгу сүнслэг явж исэн шүү дээ. Тэгээ толь алга болцсон, хулгаач гараад ирсэн.
Гэхдээ яг дотроо ингээ харанхуулаад явчихна шүү дээ, тийм ээ. Зөв тийм нөхцөл байдалтай бид нар тулдаг. Өөр байх болно гэсэн итгэлээр гарах үед. Харин цаашаа харах юм бол хамгийн ихэндэр Израилийн хөвгүүдээс болж тэр зүйл хаагдсан байна. Израилийн хөвгүүдээс болж нөгөө зүйл маань хаалттай байгаа гэдгийг хэлсэн. Өөрөөр бурхан юу гэж харж ийн вэ гэхэд Йошуаг харахад тийм ээ тэнд хаалттай хаалга харагдажсэн. Харин Израилийн хөвгүүдээс айсан да. Өөрөөр тэр хаалттай хаалганы цаана хэн байдаг вэ гэдгийг Бурхны үг бидэнд хэлж байгаа. Бид хаалттай хаалгыг харж исэн бол Бурхан түүний дотор айсан байгаа тэр ард түмнийг харж байгаа. Амен. Та нөхцөл байдлаа даваад магадгүй харах үед танд өөр зүйл харагдах байх. Тэгээ та хажууд хүндээ хэрэмний цаатахыг хар гэж хэлэхгүй юу? Хэрэмний цаатахыг хараарай гэж. Хэрэмний цаана. Израилийн хөвгүүдээс болж тэр чамд төгжигдсөн байсан. Магадгүй танд тохиолдоод байгаа асуудлын цаана жинхэнэ үнэн дүр төрх нь харагдаж иж бол. Магадгүй таны харж байгаа зүйл чинь зөвхөн асуудал мэт харагдаж байгаа ч гэсэн түүний цаана олд амжилт нь, түүний цаана жинхэнэ тэр үнэхээр үр жимс нь харагдаж иж бас болох юм. Амен. Тэр хэрмийг цааг даваад харахад тэнд айдас давтсан тэр ард түмэн байсан. Ерихо хот магадгүй зарим нь Ерихог өрөвдөж иж магадгүй энэ цагт. Ерихо хотын ард түмэн ямар байсан бэ гэхээр тэд үнэхээр гачсан байсан. Тэдний бодол санаа, тэдний уламжлал нь. Яг л тэнд хүүхдүүдээрээ тахил өргөдөг ард түмэн байсан. Галд хүүхдээрээ тахил өргөөд яг хөө ингээд бидний итгэж байгаа тэр бурхан биднэрт сайн үржим, сайн одоо газар тариалангийн тэр юу биднэрт өгөх болно гэж. Харин энэ зүйл нь үнэхээр эзэн таалагддаг учраас тэр үнэхээр амлагдсан нутагт Израилийг авчрах үедээ үнэхээр тэднийг устгуулсан байна. Тэгээ танд ямар нэгэн нөхцөл боломж олгож гинэ гэдэг нь тийм ээ. Танд боломж олгож байна. Тэд хүмүүс 400 гаруй жил боломж олгосон байгаа. Ерихогийн ард түмэнд Есүс. Тэгвэл танд магадгүй тэр боломж нь бас олгогдсон байж болох юм. Таныг эзэн төвчээртэйгээр хүлээсээр байгаа байж болох юм. Амен. Та өөрийн үнэхээр магадгүй тэр замаараа, буруу гэсэн замаараа үнэхээр алхасаар эзний төвчээрийг шалгаад явж иж болох юм. Тэр төвчээртэй нэгэн танд тэр боломжийг олгосоор байгаа гэдгийг та санаар. Эзний үг хэлэхдээ түүнийг ойрхон байгаа дээр нь түүнийг хай гэсэн байна. Эзэн танд ойрхон байгаа тэр үед нь та эзнийг хайх тун. Та энд сууж байгаа бол та түүний дуу хоолойг сонссон бол та үнэхээр түүний араас юу. Амен. Түүнээс зурагтун гэж урамшуулахыг хүсэж байна. Тэгээд эзэн тэр үр дүнг өгснөөс гадна тэр тэдэнд арга замыг заасан байна. Арга замыг. 7 өдрийн дараа энэ Ерихо та нарыг болох болно. Тэгээд энэ 7 өдөрт хийх ёстой зүйлийг нь заасан байна. Йошуаг. Юу гэсэн бэхээр 6 өдөр та нар тойроод яваа гэсэн. Энэ хотыг хан хэрмийг тойроод яв. Харин 7 дахь өдрөө 7 удаа тойроод тэгээд бүрээн дуугаар хашгирах үед хан хэрэм нурж унах болно гэсэн. Йошуад хэлсэн байна. Нэг зэрэг тэг буус илмээ бүх зүйлээ агсаа те. За ер нь дайн бэлэн болчлоо даа. Одоо ингээд л орондоо гэд. Танд гисэн чи өнөөдөр зүгээр тойрох болноо өнөөдөр гэдгийгсэн. Тойроод явсан нөгөө хотыг нэг удаа тойроод тэгээд буцаад буудалсан. Дахиад 2 дахь өдөр нь дахиад тойрсон те. Хизээ тулдах юм болоо. Йошуа энэ бидэнд өгөгдсөн үгэндээс харах юм бол Йошуа яг
тэр өдөрт хийх ёстой зүйлийг нь хэлж ирсэн баг. Яг Йошуад хэдий үр дүн тодорхой өгсөн гэдгийг ч гэсэн Йошуа өнөөдөр бүгдээрээ явах нэг тойрох болно. Маргааш дахиад тойрно. Энэ бүх зүйлсийг хэлж ирсэн. Тэгэхээр магадгүй тэр зэрэг гэртээ тийм ээ гар хоосон буцаж ирсэн баг. Тэр өдөр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Нэг удаа тойрсон, хоёр удаа тойрсон. Нөгөө тоосгонууд нь ганц нэг нь унаач. Юу ч хөдлөө бах байдгаараа байсан. Та амьдралдаа тийм яваал идэг юм өөрчлөгдөг юм шиг харагдаж байгаа. Харин эзэн ажиллаа хийж байгаа гэдгийг байнга санаарай. Амин. Би өөртөө өнөөдөр Иерихо үнэхээр нурж онох болно. Өнөөдөр өөрчлөгдөх болно гэдээ гарсан чинь тэр 3 дахь тойрог дээр байж магадгүй те та. Яагаад өөрчлөгдсөнгүй? Яагаад юм болсонгүй? Өнөөдөр л болох байсан. Магадгүй та дахиад гарсан. Одоо нэг 2 тойрчход болох байсан баг. 2 тойргийн дараа 5 дахь тойрог дээр явж исэн байж болно. Гөө энэ бүтэхгүй юм байна дөө гэж. Халелуя. Харин 7 дахь өдөр тэд үнэхээр 7 удаа тойроод тэд хашгирах үед үнэхээр эзний хэлсний дагуу тэд хийх үед тэр хан хэрэм нуруу ус юм аа. Амин. Та хашгирахыг хүсэж байна уу? Үнэхээр тэр та тэгвэл бүгдээрээ хамт хашгирах уу? Уухайлан хашгирваа гэж. Тэгвэл та тийм хүү итгэлээр өнөөдөр яг энэ цагт бүгдээрээ хашгираа идэх үү? Амин. Халелуя! 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 Амин. Халелуя. Халелуя. Үнэхээр хан нуруу ус. Амин. Үнэхээр хан нуруу ус. Та хажууд хүндээ хэлэхгүй ямар нэгэн зүйл болсон шүү гэж та хэлэхгүй. Амин. Ямар нэгэн зүйл болсон шүү. Ямар нэгэн зүйл болж байгаа. Амин. Бүгд Ром 12-ийн 1-с 2 дээр очие. Ром ном. Тэг үндэ тэр Йошуагийн ард түмэн тэр ялалтыг авсан. Тэнд өөрчлөлтийг тэд харсан. Тэгэд 7 өдрийн дараа үнэхээр өөрчлөгдсөн, бодит байдал өөрчлөгдсөн, нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг тэд харсан баг. Тэг үнэхээр тэдний үнэхээр гол зорилго нь тэр Ерихо хотыг авах байсан бол харин Бурхны зорилго тэд өөр байсан. Бурхны зорилго зөвхөн тэр нөхцөл байдал өөрчлөгдөхэд байгаагүй. Амин. Харин Бурхны тэр хүсэл, түүний анхаарал хүмүүс дээр байсан. Ерихо Йошуагийн ард түмэн дээр байсан. Йошуа дээр байсан. Амин. Магадгүй танд тохиолж байгаа асуудлууд тань Бурхны хүсэж байгаа хүсэл зөвхөн тэр асуудлыг шийдснээр л бүх зүйл болчих гэж байгаа юм биш байгаа. Харин таны зүрх сэтгэлд юу болж байна гэдгийг эзэн харахыг хүсэж байгаа юм ээ. Эзэн танд анхаарлаа хандуулдаг гэж та хажууд хүндээ хэлэх үү? Эзэн танд анхаарлаа хандуулдаг шүү гэж. Асуудалд биш, харин танд анхаарлаа хандуулж байгаа. Магадгүй та олон зүйл асуудлыг те өөрийнхөө зүрх сэтгэлдээ үнэхээр энэ л өөрчлөгдчих юм болов би болох гээд байна. Энэ л зүйл сайжирчих юм бол, ийм л өөрчлөлт ирчих юм бол гэж та харж иж магадгүй. Харин үнэндээ Бурхны зүрх сэтгэл, таны сэтгэл хаана явна? Таны оюун бодол санаа хаана явна вэ гэдэг дээр түүний зүрх сэтгэл төвлөрч байгаа. Амин. Асуудал өөрчлөлт гарах нь хамгийн гол нь биш. Харин таны дотор ямар өөрчлөлт гарч ийнэ гэдэг дээр эзэн анхаарч байгаа. Иймд ах トゥ нараа өөрийн биеэ Бурханд тааламж, амьд ариун дахил болгон өргөхийг Бурхны өршөөлөөр та нараас хичээнгүйлэнгуй. Энэ та нарын сүнслэг мөргөл мө. Энэ үеийн явдал бүү нийцэгтэн харин зүрх сэтгэлээ шинчилснээр өөрчлөгдөж Бурхны хүсэл юу болохыг тухайлбал сайн тааламжид төгс төгөлдөр хүслийг батлагдтун гэсэн. Шинэ орчуулган дээр оюун санаагаа шинчилснээр өөрчлөгдөг гэсэн.
Амен. Өөрөөр хэлбэл бидний дотор гарах тэр өөрчлөлтийн тухай ярьж байна гэсэн үг. Амен. Бид түүнийг үнэхээр ард түмэн, Бурхны ард түмэн болсон бол түүний хайрыг, инэрлийг хүлээн авсан, түүний авралыг хүлээн авсан тэр ард түмэн Бурхны хүсэж байгаа өөрчлөлт байна. Таны дотор өөрчлөлтийг тэр харахыг хүсэж байгаа. Амен. Та дахиад хажуудах хүндээ хэлэхгүй. Таны дотор өөрчлөлтийг эзэн хүсэж байгаа гэдэг л. Таны дотор өөрчлөлт гарахыг эзэн хүсэж байгаа. Таны зүрх сэтгэл дотор, таны оюун бодол дотор өөрчлөлт гарахыг эзэн хүсэж байна. Тэр нь эзэн тааламжтай гэж хэлсэн. Амен. Тэр нь тааламжтай, тэр нь ариун, тэр нь жинхэнэ амьд өөрчлөлт байх бол. Халелуя. Бидний нүдний өмнө гарч байгаа өөрчлөлт биш. Харин бидний нүдэн айнах үед харагдаж байгаа тэр өөрчлөлт бол жинхэнэ өөрчлөлт гэсэн үг. Амен. Бидний бодол санаа, оюун бодол санаа, бидний зүрх сэтгэлд өөрчлөлт, шинчлэн өөрчлөгдөхийг хүсэж байгаа. Энэ үеийн явдал бүүний эцэгтүүн гэсэн. Зүгээр л болж байгаа тэр зүйлс, зүгээр л тэр болоод байгаад энэ процессууд гол нь биш. Харин таны дотор юу өөрчлөгдөж байна вэ? Таны дотор юу өөрчлөгдөж байна вэ гэдэг чухал. Нэгэн хүн хэлсэн байна. Оюун санаанд, бодлоо оюун санаанд өөрчлөлт ирэх үед бидний амнаас гарах үг өөрчлөгддөг юм а гэсэн. Бидний үг өөрчлөлт ирэх үед бидний үйлдэл өөрчлөгддөг юм а. Бидний үйлдэл өөрчлөгдөх үед энэ бидний зуршил болон тогтдог юм а гэсэн. Тэгээ бид зуршил маань өөрчлөгдөх үед бидний амьдрал өөрчлөгддөг тухайс. Эзний хүсэж байгаа өөрчлөлт бидний бодол санаа. Өөрөөр хэлбэл бидний бодол санаа хаанчлалын бодол санаагаар солигдно гэсэн. Бидний бодол санаа авахаасаа өөх нь ерөөлтөө юм гэж өөрчлөгднө гэсэн. Бидний бодол санаа би бол дэлхийн гэрэл, би бол газрын давс гэж өөрчлөгднө гэсэн. Амен. Халелуя. Та оюун санаанда, та бодол санаанда, зүрх сэтгэлдээ та өөрчлөлтийг үнэхээр итгэрлийг хүсэж байна уу? Итгэрлийг хүсэж байна. Бүгдээрээ хамтдаа эзний өмнө ирцгээе. Залбирцгаая.